Тархины саажилт. Тархины саажилт гэдэг нь хүүхдийн хөдөлгөөн биеийн галбирыг өөрчилдөг булчингийн үйл ажиллагааны эмгэг юм. Төрөх явц төрсний дараа нярайн хүүхдийн тархины өчүүхэн хэсэгт гэмтэл үүсгэд хүүхдийн хөдөлгөөний үйл ажиллагааг зохицуулах их тархины хяналт алдагддаг. Энэ нь булчингийн хөшинг, сулралтлын эмгэг байдлаар илэрдэг. Гэхдээ булчин сааждаггүй. Тархины саажилтын талаар бол маш их олон шалтгаанууд байгаа гэдэг боловч одоогор бол шинжилгээнд тодорхой бол хэлсэн байдгүй. Ерөнхийдөө саажилт гэвэл ер нь дийлэнх талын онол нь болохоор харалттай тархины цусны харалттай хүүхэд холбоотой гэж бол их үздэг. За гэхдээ одоо үед бол ер нь хэмжээний 1000 хүүхэд төрөхөд 2 хүүхэд бол тархины саажилт байна гэсэн судалгаа байдаг юм аа. Тэгээд ер нь 90-ад оноос өмнө бол тархины саажилт буй дээдсэг сервалны паралич гэж бол эмчтэр бол хэлдэг байлаа да. Энэ хүүхдүүд бол ерөнхийдөө яг нэг хүүхд насны өвчин байх ёстой гэж бол ойлгогддог байсан бол одоо энэ маань хөгжлийн явцад бол энэ хүүхдүүдээ сэргэн болох юм бол хэд ч наслах боломжтой. Тэгээд нийгэм хамт олонны дунд бол бусдын нэгэн адил амьдрах бүрэн бие чадвараа эзэмшсэн байна гэж бол үздэг. Тэгээ ерөнхийдөө тархины саажилт өгдөг эрт онцлог тусмаа тэр хүүхдүүдийн 76 орчим хувь нь сэргэн засагддаг гэж бол судалгаа байдаг юм аа. Тэгээд Монгол улсад бол энэ талаар бол хамт олон дунд сэргэн засах хөтөлбөрийн хүрээнд бол нэлийн бүх аймаг дүүрийн хэмжээнд бол энэ хүүхд тархины саажилт эцэгчүүдэд сургалтууд зохион байгуулалтууд явагддаг. За эдгээр сургалтуудын үр дүнд бол яаж эцэгчүүд нь хоорондын бэрхшээлүүдийн талаар хоорондоо нэгдэж нэг бүлэг болдог. Хүүхдүүдээ бас хөдөлгөөний далаас яг ямар байна, энэ хүүхдүүдийн хэр сайн сэрийн засагдж байгаа гэдэг талаар бол хоорондоо нэлээд сайн туршлагууд бол нэлээд сайн бий болсон. Цаашид бол эцэгчүүд анхаарахад бол хүүхдийн тархины саажилт зөвхөн эм чимлэг ажилтны бол асуудал биш нь бол эцэг эхчүүд болон бас халамж сургууль цэцэрлэгийн багш нар бүх хүмүүсийн хамт олонны оролцоод бол энэ хүүхдүүд нийгэмд бол бусдын нэг амьдрал адил сурч боловсрох амьдрах хэрэгтэй юм аа. Тэр нь бол олон жишээ бол бид нар сайн жишээ бий болсон гэдгийг бол хэлмээр байна. Зарим үед гэмтэл нь тархины бусад хэсгийн эд эсэд нөлөөж улмаар хараа, хэл, сонсгол, оюун ухаанд өөрчлөлт оруулдаг. Тархинасаа өвчин хүүхдийн амьдралын насан туршид нөлөөлнө. Тархин дахь гэмтэл цааш дамжрахгүй боловч хүүхэд өсөг тусам түүний хор уршиг улам бүр илэрнэ. Тухайлбал биеийн галбирын өөрчлөлт үүсдэг болно. Баян зүрх дүүргийн хэмжээнд 15 тархины саатай хүүхдүүдийн эцэг эхийн сургалтыг бол хариуцсан явуулж байна. За энэ хугацаанд яг хүүхдүүд зэрэг эцэг эхчүүдэд тодорхой хэмжээний хөтөлбөр төсөл тэгш дүүрэн хороо энэ хөтөлбөрийн талаар бол мэдээлэл өгөхөөс гадна энэ эцэг эхчүүд хүүхдүүдээ гэрийн нөхцөлд яаж дасгал хөдөлгөөн хийх вэ? Яаж хамт олонд оруулах вэ? Тэгээд өшөө бас хамт олонд хамруулан хөгжүүлэх талаас нь мэдээллүүдийг бол нэлээд өгч байгаа. Тэгээд хөдөлгөөн засалч багштайгаа нийлээд өдөр тутамд хүүхдээ үзлэгээ хийгээд ямар хөдөлгөөн дасгалуудыг байнга хийж явах гэдгийг бол зааж бичлэн өгч байгаа. Нөгөө талаар бас туслах хэрэгслүүд буюу гарын чиг эдгээр оюутлын талын юмнуудыг бол бид нар бас зааж өгөөд өөрсдөө нь хийлгэж байгаа. Яагаад ингэж байгаа гэхээр одоо 2 настай байгаа хүүхэд чинь 3-4 настай болоод ирэхээр одоо хийгдсэн туслах хэрэгслүүд нь багасдаг учраас ээжүүд гадна хийснээрээ хүүхдээ нас ахих тутам өөрөө хийх дадлаг тогтож ирж байгаа маа. Одоо энэ сургалтанд хамрагдаж байгаа 15 хүүхэд чинь хороо болгоноос нэг төлөөлөлтөөр ирээд суралцж байгаа. Цаашдаа тэгээ яах вэ гэхээр энэ одоо энэ байгуулж өгсөн 2 өрөөндөө тодорхой цагаар ирээд одоо энэ дагалдан сургагдаж байгаа эмч багш нартайгаа энэ юунуудаа дасгал хөдөлгөөнүүдөө байнга хийн. Нэгдүгээр, хоёрдугаар яах вэ гэхээр өөрсдөө сурснараа ижил тийм бэрхшээлтэй байгаа хүүхдүүдээ авчираад бусдад бас сургах, бусдыг дадлагжуулах байнгын юм дасгалаа хийх нөхцөл бүрдэж байгаа юм аа. Тархины саанд хүүхэд болгоно өөр илэрнэ. Дунд зэрэг гэмтэлтэй хүүхэд биеийн тэнцвэрээ олохдоо муу боловч явж сурна. Харин зарим хүүхдийн гарын хөдөлгөөний эвсэл алдагддаг. Хүнд гэмтсэн хүүхдийг сууж сурахад туслах шаардлагатай бөгөөд өдөр тутмын байнгын асаргаа шаардлагана. Манай хүүхэд одоо 2 нас 5 сартай. Төрсний дараах нөө байгалийн шар нь явагдаж байгаад тэгээд тэрнээс хүндрэл өгөөд тархиндаа нөлөөлөд саралт өгсөн. Манай хүүхэд бол одоо суудаг, мөлхдөг. Тэгээд тэр сэхэнээс гарснаас хойш тогтмол эмчилгээ дээр байсан л да. Эмчилгээ хийлгүүдээ хуваараа гэрээрээ одоо бие дааж эмчилгээ хийлгүүж хөдөлгөөн засал хийлгүүсний үр дүнд суудаг, мөлхдөг. Одоо явахын өмнөх шатыг бол одоо гүйцэтгэдэг.
дүүргэсэн. Энэ сургалтын сууснаа бид нар одоо явах бэлтгэлээ хангаж явах тасгалуудаа заалгуулж авч байгаа багш нараараа. Дээрэс нь олон улсын үндэсний байгууллага ILO-гийн санхүүжилтээр одоо энэ өөрсөндөө хэрэгтэй материалаар ингээ хангагдж байгаадаа айгуух баяртай байгаа. Ийм сургалтыг зохион байгуулж байгаа улсуудтай. Тэгээд заавал одоо явахын өмнө шат гэлтэхгүй явж чадахгүй хүүхдүүдэд одоо сууж чадахгүй гэвтэж эргэж чадахгүй байгаа хүүхдүүдийн одоо бүх дасгал масгалыг бас зааж ирэл л да багш нар маань. Тэднэрт айгүй их баярлж байгаа, тийм юм их сурж байгаа. Энэ сургалтын сууснаар бас одоо нөгөө хөлийн тэмд чиглүүлэгч, гарын чиглүүлэгч гэдэг одоо эцэг эхчүүд маань өөрсдөө одоо эсгээд багш алтаа багш маань хэмжээг нь аваад эсгэлцэж өгөөд өөртөө бас оюутлын машин дээрс ойц сурж байгаа л да. Тэгээд би бол зүгээр зүг ирсэн. Тэгээд энэ оюутлын машин дээр хүүхдийнхээ өөрийнхөө бүлгийн тэмцэлжүүлэгчийг бас ойсон. Бас их хажуугаараа эцэгчүүд нөгөө хүүхдийн арга асуудал гэж айгүй хөвөлтэй гэртээр нь тийм байдаг штэ. Тэр бас нэг бодлын айгүй чөлөөлж өгч байгаа байхгүй. Эцэгчүүд хоорондоо бас ингээд санаа бодлоо солилцоос гадна хүүхдүүд бас айгүй ашигтай байгаа байхгүй. Гэртээ ганцаараа байдаг хүүхдүүд чинь энэ гирэнгүүтээ олон хүүхдүүдийн дунд ороод ирэнгүүт айгүй биеэ дааж эхэлж байгаа байхгүй өөрсдөө. Тэгээд ээжүүдээс одоо сууж чаддгүй хүүхдүүд гэхэд одоо эргэж чаддгүй хүүхдүүд гэхэд эргэдэг болж байна. Энэ мама бол одоо энэ дээд юу болно штэ. Суудаг болно штэ. Энэ сургалтанд суугаад их чангалан их суларч байгаа. Тэгээд толгойд ер нь би сайн жолоод чигж байгаа хөл гараад өгдөг. Хөдөлгөөний тасгалууд бас энэ хэрэглэл дээр хэрхэн ажиллах, хэрэглэлээ яаж хийх гэдэг ийм сурч авч байна. Тэгээ хүүхдийн маань хангалтын суларч одоо толгойд алтан сайжирч тайван болж байгаа. Ер нь бол эдгэрэн гэж найддаг. Идэхэл ёстой. Цаг хугацааны асуудал гэж юу болдог шүү дээ. Тийм болохоор сэтгэлээр онж одоо шаналж одоо гутардгүй л дээ. Ийм өвчтөе хүүхдэд шаардлагатай сургалтыг аль болох эрт эхлэх нь тэдний зөв өсч засархад нөлөөлдөг. За хүүхэд тусууд ерөнхийд нь бол үслэг хийгээд хүүхдэд тохирсон одоо зөөлөн эдлээр хэрэгж материалыг хийж өгч байгаа. Гар хөлийн чиг, түүтэр тэгээд бугуй тэршлэгч, эрхээс салгагч, үзүүч энэ бол зөөлөн эдлээр нь эсвэл эхэцгүүдээр нь одоо оюун сурж байгаа. За хүүхэд тусууд нь бас тохирсон одоо модон эдлээр одоо тацантай сандал, булангийн сандал, зогсоогч нарыг бол хийж эхэлсэн. Энэ нь бол одоо хүүхдүүдийн одоо урчин чангалаас урчин сэргийлэх зорилгоор энэ хэрэглүүдийг бол хүүхд тусууд нь хийж өгч байна. Энэ сургалтанд хамраж байгаа хүүхдүүд анхны толгой даахгүй, эргэж хөрвж чадахгүй, мөлгөж чадахгүй, явж чадахгүй хүүхдүүд ирсэн. За тэгээд хүүхд тусууд төрсөн одоо дасгалуудыг зааж өгч байгаа. Түрүүчсэн зарим хүүхдүүд бол одоо гараа туулж ирж, толгоогоо даа сурж, одоо алхалтыг бол зааж өгч байгаа. Ганц хоёр алхаж эхэлж байна. Ийм баг зэргийн үр дүн өгч байгаа да ерөнхийдөө тийм. Ер нь эхэцгүүдийг ер нь бол дасгал сургуулиуд нь маш их сургаж өгч байгаа. Яг л одоо 7 хоногийн хугацаанд энэ зааж өгсөн одоо дасгал сургуулийг гэртээ байнга хийж явах хэрэгтэй. Тийм учраас хүүхд бол одоо үргэлж үр дүн төрнө. Тийм учраас дасгалын эхэцэгт нь зааж сургаж одоо тусгай хэрэгслүүдийн бол бас тохирсон одоо гар хөлийн чиг зогсоор санд дээр яаж суулгах, яаж байрлах бүх талаар нь одоо хэлж ярьж өгч байна. Урд өмнө ар хангаа өсгөл аймаг сургалт хийгээд ирсэн л дээ. Тэг хугацаанд их эцгийн оролцоол маш ихтэй сурж байгаа. 7 хоногийн хугацаанд. Яг бол одоо зарим хүүхдүүд бол ерөөсөө сургалтанд хамрагж байгаа хүүхдүүд байдаг. Тийм учраас их эцгүүд хүүхдүүдэд ямар дасгал хийх ерөнхийдөө мэддэггүй байсан. Тэгээд энэ хугацаанд бол хүүхдүүдэд ямар дасгал хийхийг бол өөрсдөө биечлэн одоо өөрсдөө нь хийж сургаж байгаа. За өнөөдрийн хувьд бол их эцгүүд бол маш их идэвхтэй хийж сурж байна. Төгсгөлийн үед бол ерөөсөө их эцгүүдийг зөв хийж яана буруу хийж яана гэдгийг бол одоо нэг бүрчлэн одоо шалгаж үр дүнгийн өөрсдөнд нь яг хэлж ярьж өгдөг. Ер нь бол хамгийн сүүлд ийм байхгүй. Цаашид ер нь их эцгүүд анхаарах зүйл бол хүүхдтэйгээ маш сайн ажиллаарэ. Өдөрт 2-3 удаа дасгалыг сайн хийж байгаараа тийм бол үр дүнд хүрнэ л гэж. Тархины сав өвчин нь төгс эмчлэгдэхгүй боловч тархины эд эцсийн гэмтэлийн төвшин хүүхдэд хэр зэрэг эрт тусалцаа үзүүлснээс шалтгаалan уг эмгэгтэй холбоотой
гарч болох хүндрэлүүдийг багасгах боломжтой. Чангарал бол тархины сааны хамгийн ерөнхий нийтлэг илрэл юм. Булчингийн чангарлын байдлаар тухайн хүүхдийн биеийн аль хэсэгт гэмтсэнийг тогтооно.